2015 онд их түүх хэл соёл судлалыг дэмжих тухай 162 дугаар зарлага гэж гаргасан. Тэгээ өнгөрсөн хугацаанд бол ерөнхийлөгчийн тамгын газар мэрэгжлийн судлаачид эрдэмтдтэй хамтраад энэ чиглэлд бол хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Тэр өнөөдөр бид нар 3 маш чухал төслийн тухай ярих гэж байна. Нэгдүгээрт нь бол Монголын их түүхийн цахим лавлах бүтээхийн. Энэ ажлыг бол Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэд Монгол нутагт хүн үүссэн цагаас эдүгээ хүртэлх түүхийг багтаасан 999 толгой тэгээд цахим ийм лавлах бүтээн товчтой бол энэ бол дэлхийн хаана амьдарч байгаас үл хамааран нэвтэрч болох, ашиглаж болох. Тэгээд кириллээр монголоор дээрээс нь бол авиа дуудлагатаагаар нь сонсож, уншиж, танилцж болох ийм цахим лавлах анх удаага Монгол бүтээгдэх гэж байгаа маа. Тэгэхээр нэг өсөндөө бол энэ түүхийг бол манай эрдэмтэд тэгээд судлаачид иргэдийн оролцоотойгоор ингэж цаашаа баяжуулаад явах юм цахим лавлахтаа болох юм. За хоёр дахь төсөл бол Монголын эртний түүхийн 5 бот бүтээгдэнэ. Энэ төслийг бол ерөнхийлөгчийн тамгын газар тэгээ Монгол судлалын үндэсний зөвлөл хамтраад санхүүжүүлж байгаа. Тэгээ гол нь бол Монгол Улсын их сургуулийн түүхийн тэнхимийн судлаачид голлон Монголын эртний улсуудын түүхийг бүхэлд нь хамарсан эртний түүх судалгааг урагшлуулсан бүрэн хэмжээний 5 бот ном бүтээгдэнэ. Энэ бол хүннөө гүрнээс Кидан гүрний хүртэлх үеийн нүүдэлчдийн төр улсын түүх, нийгэм, аж ахуй, соёл, угсаа, гаруул, хэлний асуудлыг нэгтгэсэн судалгааны том ажил болох юм. Энэ бас нэг Монголын түүх судлалыг урагшлуулсан бас нэг сайхан төсөл болно гэдэгт эргэлзэхгүй байна. Гурав дахь төсөл бол Монгол түмний дэлхийн дахин танигдсан 3 их түүхэн их сурвалж байдаг. Түүний нэг нь бол Монголын нуус товчоо байгаа. Монголын нуус товчоо бол Монголын хэл, соёл, түүх, уран зохиолын гайхамшигтай өв дурсгал. Тэгээ энэ өвийг Монголын нуус товчоог бол бид нар юм мэдж байгаагаар бол Франц, Герман, Орос, Польш, Чех, Унгар гэд 27 хэлээ аялгаугаар орчуулагдаж дэлхийн 32 оронд хэвлэгдсэн байгаа. Тэгэхээр энэ бүгдийг нэгтгэсэн юм каталог Монголд бүтээгдэх юм аа гэж ийм 3 төслийг эхлүүлж байна. Тэгээ энэ ажлын үр дүн нь бол 1911 оны эрхчлүүлээ тусгаар тогтнол сэргээн мандуулсан цагаагчин гахаа жилийн хувьсгалын өдөр буюу энэ оны 12 сарын 29-ноос өмнө бол бэлэн болж нийтийн хүртээл болно. Ийм 3 төслийг зарлж байна. Энэ дашрамт хэлэхэд та бүхний сайн мэдэх монгол хэлний их тайлбар толиг цахимаар бүтээгдсэнийг та нар мэдж байгаа. Тэгээ энэ оны 2 сарын 22-наас бүх гар утсан дээр үнэгүй тэгээ дэлхийн аль ч орноос нэвтэрч болдог, сонсож болдог монголоор кириллээр дээрээс нь нутгийн аялгау хоршоо үгийг оруулдаг. Тэгээ иргэдийн оролцоотойгоор байнга баяжиж явж байгаа ийм тойл бүтээгснийг та бүхэн санаж байгаа баха. Тэгээ үүнтэй нэгэн адилаар өнөөдөр түүхтэй холбоотой ийм 3 төслийг эхлүүлж байна. Тэгээд энэ төслүүдийн талаар энэ хамтарч ажиллаж байгаа байгууллагыг төлөөлж манай хэвлэлийн баг хуралд оролцож байгаа эрхэм зочид маань та бүхэнд тодруулж танилцуулнаа. Тэгээд чулуун доктор өөрийгөө хэлье. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс санаачлагыг гаргаж Монгол Улсын Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байгаа Монголын түүхийн их нэвтрэх тойл, цахим тойлыг бүтээх ажил маань эхлээд явж байгаа. За энэ тойл бол Монголын түүхийн тулгуур асуудлуудыг цэвэр эрдэм шинжилгээ судалгааны үр дүн дээр түүхэн баримт нотолгоотой гэрэл зураг, холбогдох баримт, дэлгэрүүлж унших бүтээл энэ газрын зургийн хамт бол тодорхой толгой өгöd болгож ингэж хийж байгаа. За энэ төсөл маань бол эхний ээлжинд 999 толгой өгийг манай эрдэмтэд бичиж тэмдэглэнэ. Бэлэн болгоно. За энэ бол 2020 он гэхэд бид нэр 10,000 хүртэлх толгой өг болгох ийм
зорилттой байгаа. Өөрөөр хэлбэл шинжилгээ ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн энэ төслийн багийн одоо үзэж шүүж одоо хянсны үр дүнд тавигдж байгаа энэ толгой үг бол Монголын тулгуур түүхийн үндсэн хамгийн зөв ойлголт гэж ойлгож болно. За энэ тойл бол нээлттэй, өөрөөр хэлбэл өөрийн одоо мэдж байгаа түүхийн аливаа асуудлуудыг энэ тойлд оруулахыг хүсвэл тойлын төслийн нэгжид хандаад төслийн нэгжээс энэ тойлын энэ тухайн толгой үгийг үзэж танилцсны дараа бол тухайн хүний өөрийнх нь нэрээр одоо энэ тойлд улам нэмэгдэж ингээ баяжигдэж явах ийм ач холбогдолтой Монгол улсын түүхийн бүрэн ойлголтыг нэгэн дор одоо цэгц бүрдүүлэх, тэгтээ бүх нийтэд нээлттэй цахим хэлбэрээр одоо хүргэж байгаа юм анхны төсөл ажил байгаамаа. Монголын улс төвчөө бол өнөөдөр Монголын гэсэн тодтолтой боловч дэлхийн ном болсон. Үүний баталгаа нь дэлхийн 27 хил аялгаугаар 30 гаруй оронд за давхарцсан хэвлэлийн доогоор нэх юм бол олон бүтээлийн доо гарна. Тэгэхээр энэ дэлхийд гарсан бүх бүтээлийг танилцуулахыг энэ бүтээлд Монголын улс төвчөөг юу гэж үзсэн юм? Зохиогчийн хэн гэсэн юм? Зохиогч он цагийн тухайд нь ямар санаа хэлсэн юм? Түүхэн хэрэг явдлын аль он цагийг хамарсан гэж үзсэн юм? Монголын улс төвчөөний анхны их нь ямар өсвөчгөр байсан гэж гихмичлэн тулгуур асуудлуудыг хэрхэн авч үзсэнийг бүтээл бүрээр нь оруулах. Ингэхдээ бид нэр Кирилл монгол бичиг англи хэлээр гаргав. За энэ бүтээл бол Монгол улсын ерөнхийлөгч төрөлсгийн удирдлагуудад гадны хүндэт зочдод бэлэг дурсгал болгон өгөх ийм томоохон бүтээл болно гэж ингэж найдаж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар монголчууд дэлхийн ертөнцийн оюун санааны түүхэнд, ном судрын түүхэнд, оюуны соёлын түүхэнд үлдээсэн мөртөө дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ийм том судартай юм а гэдгийг гэрчилсэн ийм бүтээл гарах юм. Энэ бүтээлийг дэмжсэн ерөнхийлөгчийн тамгын газар цагаан дарагт онцгойлон талархаж байгаагаа илэрхийлье. Бид сайхан бүтээлийг удахгүй та бүхэнд дэлгэн барих болно. За та бүдийн энэ өдрийн амар гомоолон айлтгая. За Монгол улсын их сургуулийн түүхийн тэнхимээс санаачлан улмаар Монгол улсын их сургуулиас гадна шинжилгээ ухааны академийн түүх археологи хүрээлэн болон бусад одоо өдрийн Монголын түүхийн голлох, эртний түүхийн голлох судлаачид оролцсон баг Монгол улсын эртний түүх 5 бот бүтээлийг бичгэв. За бид бол төр төсний 2200 гаруй жилийн уламжилтаа гэж бахархдаг. Энэ түүх маань улам цаашлах, тийм ээ, улам урагшлах боломжтой. Мэдээж энэ 5 ботын ихний бот дээр энэ асуудал тодорхой хэмжээнд тусгагдана гэж ойлгогдож байгаа. За гол нь хүнүүгөөс ахуулаад Киданыг дуустал гэд өөрөлд хүнүү, Сямби, Жужаан, Төрөг, Уйгар, Кидан өнөөс гадна 6-аас 11-р зууны үеийн монголчуудын түүхийг нэгтгэн бичсэн 5 бот цогц бүтээл буюу суурь судалгааны бүтээл гэж бид бичнэ гэж тооцоож энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэхүү төслийг санхүүжүүлэх гол дэмжлэгийг үзүүлсэн Монгол судлалын дэмжих үндэсний зөвлөл, за ерөнхийлөгчийн тамгын газарт гүн талархал илэрхийлж байгаа бас энэ ташрамд төслийн удирдагчийн хувьд төслийн багийн гишүүдийн өмнөөс илэрхийлж байна. За Монголын эртний улсууд гэдэг бол нүүдэлчдийн хамгийн анхны эзэнт хөрөн хүннүү гүрнээс ахуулаад Төв Азийн энэ бүс нутгийг эзэгнсэн үе үеийн олон төр тусуудын түүхчдгийг энэ бол монголчууд бидний хувьд түүхэн хувьд их бахархалтай түүх. Нэг газар нутагт ийм олон эзэнт хөрөн дараалан байгууллагаж ирсэн түүх бол дэлхийд байхгүй. Өнөөдөр дэлхий тайлбарлаж чадахгүй байгаа, гадны судлаач түлэмжшүүлж чадахгүй байгаа зүйл бол энэ л байна. Яагаад ч юм энэ бүс нутагт ийм олон эзэнт хөрөн дараалан байгуулагдсан байг тийм. За тэр нэгний голом тутаг бол одоогийн Монгол улсын нутгаар л төвлөрсөн эзэнт хөрөнд байгуулагдаж байна. За энэ түүхийг бид нэгтгэн тал өрөөс нийжүүрийн цогц байдлаар суурь судалгааны түвшинд бичнэ гэж тийм судалгааны баг бол тооцож концепц гаргаж бичиж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн бас өв нэгдлийг илэрхийлэгч. Тэгээд энэ түүх хэл соёлд бол байнга анхаарч ирсэн. Тэгээд бид нар бол энэ эрдэм шинжилгээний байгууллага эрдэмтэн мэрэгдийг багахан хэмжээгээр дэмжиж хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагааг нь дэмжих замаар бол их олон төслүүдийг
өртөг зардал багтаагаар хийж хэрэгжүүлсэнтэй их баяртай байгаа. Тэгээ бидний түүхийг бол одоо гадны хүмүүс бичээ тэр түүхийг одоо 7 тэрбум хүн уншдаг байсан бол одоо монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийн түүхийг бичээд тэр түүхийг нь одоо гадны хүмүүс уншиж түүн дээр суурилж ингэж бичдэг болох цаг их ирж байна. Ер нь түүхийг бол гуйвалдаг явдал бол урд нь ч байсан одоо ч бас мэрсээр гарч байгаамаа. Тийм учраас бид нар энэ одоо сүүлийн он жилүүдэд Монголын түүх хэл соёлын эрхэмлэн дээдэлдэг хүмүүс эрс идэвхжиж олон одоо суур судалгааны бүтээлүүдийг гаргаж байгаад их талархаж байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн ингээд хамтраад ажиллах юм бол үр дүнд хүрэх юм боломжтой. Нэгдүгээр, хоёрдугаар дэх юм бол мэдээллийн технологи эрен үед бол одоо интернет, онлайн, дижитал технологиг ашиглаад өртөг зардал хямд тэгээ олон нийт хүртээмжтэй цаг үеэс хоцордоггүй ийм олон давуу талуудыг одоо манай урд нь хийсэн суур судалгаа одоо хийж байгаа судалгаануудыг уялдуулснаар их амжилттай болж байгаа гэдэг нь тэр өмнөх одоо өмнөх одоо хийсэн ажлуудаас бол харагдаж байгаамаа. Тэгээд өнөөдөр ингээд энэ эрдэмтдээ оройлоод үнэхээр Монголын ард түмний тусгаар тогтнол тэгээ оюун санаа үндэсний одоо дархлааны тулгын одоо 3 чулуу болсон түүх хэл соёлоо эрхэмлэн дээдлж ирсэн одоо эрдэмтэд мэргэд тэгээд сэтгүүлчид ард түмэндээ бол талархаж байна. Бид нар хамтдаа их олон төслийг цаашд хэрэгжүүлэх болно гэж хэлье. Тэгээ та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа.